Чөлөөт хэвлэл гэдэг бол зөвхөн дур зоргоороо байна гэсэн ойлголт бас биш. Олон нийтэд төлөөлж яадаг, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэд хэрхийг хангаж яадаг гол гүүрэнд болдог. Тиймээс нийгмийн өмнө маш том хариуцлага хүлээдэг. Шүүмжлэл дагуулахаар хөрөнгө оруулалт зарцуулалтууд ч гэдэг юм уу те энэ бүгд төр илүү их чөлөөтгөр мэдээлэл олж авснаар олон нийтийн мэдэх хэрэг хангагдана гэж үздэг. Нэг өдөр байтугай нэг 30 минут ч гэх юм уу нэг хэвлэл мэдээлэл те бүрэн зогсчих юм бол иргэд олон нийт ямар ч мэдээлэлгүй олон зүйл хаалттай эргэлзээтэй ер нь болж үлднэ. Тун мэд хэрэгтэй байж аж төр өнөөдөр цэвэр явна, авилгаас ангид явна. 90 оны ардчилсан хувьсгал болоход гадаад талбай дээр чагсаал хийгээд өрсгсөн зарлаад шаардлагууд тавьж исэн юм байлээ. Тэгээ тэр шаардлагуудынх нь Нэмбэрэ дээрээс 3-т нь хэвлэлийн эрхчлөлөг нээж өгөөч гэдэг зүйл байсан юм байна. Хэвлэлийн эрхчлөө бол ардчлалын ганц баталгаа. Одоо иргэд нь өөрөө төлөөллөөрөө дамжуулаад төрөө барьдаг юм бол мэдээлэлтэй байх шаардлагатай, мэддэг байх шаардлагатай. Мэд хэрэг хангаж байгаа хүмүүс бол сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллага яхан. Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт гэдэг бол тухайн улс одоо хүний эрх, иргэнийхээ эрхийг хэрхэн одоо дархалж хамгаалж чадсан бэ гэдэг тэр хэмжүүрийг одоо харуулсан үзүүлэлт гэж ойлгодог. Манайд бол одоо хэвлэлийн эрх чөлөө халдах оролдлого бол үеийн үед ялангуяа сүүлийн 10 гаруй жил бол маш их өрнөсөн, сүүлийн 5 жил бүр их хурцдсан. Өнөөдөр бол үннийг хэлэх маш их айцтай байна манай сэтгүүлчдтэй. Цагдаа хуулийн байгууллагт дуудагдж байна. Үннийг хэлснийхаа төлөө, ардчлалыг хамгаалсныхаа төлөө гэж би хэлнэ. Хариулт өгөхөөс татгалзах, янз бүрээр хил хамаар доромжлох гэх зэргээр бол хэвлэлийнх нь бол мэдээлэл өгөхгүй байгаа нь ер нь иргэд олон нийтэд бол нээлттэй үнэн зөв мэдээлэл өгөхөд бол бас саад болж байна гэж ер нь бол ойлгодог. Зарим тохиолдолд эрхчлөлтөөр мэдээлэл авч чаддаг. Хэрвээ хэллүүд хооронд хүсээгүй мэдээллийг нь олж авах гэснийхаа үр дүнд буцаад бас сорилтуудтай тулгарч байгаа ч жишээ байгаа. Цэнгүү бас ардчилсан улсын бас гайгүй ардчилсан сэтгүүлчд гэж бас өөрсдөө боддоо шүү дээ. Өөрсдөө бид бүхний эрх чөлөөг хааж болохгүй. Тэр нь юу вэ гэхээр бид нар өөрсдөө дуудлаа мэдээ тавьж болохгүй, хуулиа мэддэг байх хэрэгтэй байна. Хэвлэлийн эрх чөлөөний хамгийн гол дархлаа сэтгүүлчийн одоо өнөөгийн Монголд сэтгүүлчийн сонголт дээр байна л гэж хэлээ. Хэвлэлийн хагас эрх чөлөөтэй гэж бол үздэг. Нөгөө талдаа энэ бол бидний дотоодын асуудал маш их байгаа гэж би хувьдаа хараад байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагууд маань, редакцууд маань тэр дундаа сэтгүүлчид өөрсдөө ёс зүйтэй байх тухай ойлголт бол хамгийн түрүүнд тавигдах учиртай. Сэтгүүлчид өөрсдөө баримтан дээр тулгуурсан үнэн бодисод худалдагдаагүй ийм сэтгүүл зөв хийж чадах юм бол эрхчлөөгөө хамгаалаад явж чадах ёстой. Мэргэжлийн ёс зүй, зарчим, мөн чанараа байнга хадгалж явах ёстой. Энэ хүрээнээс хайлж болохгүй. Мэргэжлийн байх хил хязгаарыг давах эсвэл гэж ойлгодог. Хэвлэлийн эрхчлөөний өдрүүд энэ баяр кейсээ илүү хэвлэн нийтлэх эрхчлөөгөө хамгаалахын төлөө олон нийтийн тэмцэл байгаасаа хууль эрх зүйн орчныг илүү сайжруулаасаа гэдэг хүлээлт байна. Эрхчлөөтэй эрх зүйн орчин буюу эрх зүйн зохицуулалт багтаа байхыг л хэлнэ. Төр нь мэдээллийг нуудахгүй болчиход л хэвлэлийн эрхчлөө хангалттай ажиллаад явж байгаа. Хэвлэлийн эрхчлөөний тухай хуулиндаа өөрчлөлт оруулах ёстой гэж би бас бодож байна. Энэ хууль урд нь одоо бас 30 жилийн хугацаанд 10 хэдэн удаа бас их хурлын босыг давж гарч чадаагүй байдаг шүү дээ. Эрүүгийн хуулийн 13-ын 14 буюу одоо бүтгэх гэдэг энэ заалтаар сэтгүүлчдийг ялалдаг одоо эрүүгийн ял үүрүүлдэг энэ байдлыг одоо халах шаардлага байна. Энэ олон сэтгүүлч мэргэжилтэй гишүүд их хурлд сонгогдсных энэ хэвлэлийн эрхчлөөний тухай хууль өөрчлөлт оруулах ёстой. 2025-аас 2026 онд бол маш чухал нэг үйл явдал болсон Монгол улсын үндсэн хуулийн цэц эрүүгийн хуулийн 13-14 дугаар зүйлийг хүчингүй болгосон. Энэ асуудлыг эрүүгийн хуулинд яаж томьёолж, яаж зөв зүйтэйгээр оруулах вэ гэдэг ажлын хэсэгт би ажиллаж байгаа. Хэвлэн нийтлэх эрх гэдэг бол ганцхан хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар зохицуулагддаггүй байх нэ. Олон хуулиар зохицуулагддаг. Энэний төлөө манай сэтгүүлч гишүүд улсын хурлд сонгогдсон 5 намын төлөөлөл харин ч би сайн ажиллаж байгаа гэж боддог.